Сайн байцгаана уу? Монголын бүжгийн спортын холбооны шүүгч багштай асгалжуулагч UB Dance клубын багш Алтан Шагаа мөн UB Dance клубын тамирчин Булан Нар байна. За ингээд бид бүхэн маань цоврал 4-р хичээлээ та бүхэндээ өргөж байна. За өмнөх 3 хичээлээр ерөнхийдөө самба гэдэг бүжгийн үн цэвэрлэгнүүд үзсэн байгаа. Өнөөдөр самба гэдэг бүжгийн арагш ботофого гэдэг нэг хөдөлгөөн үзээд ерөнхийдөө өмнөх хичээл дээр үзсэн хөдөлгөөнүүдээ эхнээс нь сэргийн санаж давтах үйл ажиллагаа явна. Мөн тэгээд манай тамирчид буюу бүжигчид одоо бага насны болон өсвөр насны тамирчид хэрхэн энэ бүжгийг хосоор барьж бүжгэлтийг та бүхэндээ үзүүлэх болно. За шууд хичээлдээ оръё. Өнөөдрийн үзэх хөдөлгөөн маань арагш ботофого. За та бүхэн сансан бол өмнөх хичээлдэр урагш давших ботофого, урагш ботофого заасан байгаа. За одоо өнөөдөр давчхан заасан өнөөдөр арагш ботофого заах байгаа. За баруун хажууд дууссан. Давших ботофого дээр. За эхлээд бид нар 8-ны 1 эргэлт гэж юу вэ? Хаашаа яаж ирэх вэ гэх тухайга өмнөх хичээл дээр ярьсан. За бүгдээрээ баруулыг зүүл рүү татна. Энэ үед баруун тийш хагас 8 эргэнэ. Хагас 8 биш. 8-ны 1 эргэнэ. За одоо арагш алхам. Самбагийн арагш уршин цэвэрлэгэн дээр үзсэн. Арагш алхам. За одоо зүүн хөлийг баруулын хажууд тавина. Эхлээд хөл тавина. За дараа нь зүүн хөл рүү бага зэргийн чин өгөөд зүүн тийшээ 4-ний 1 эргэлт хийн. Нэгсэндээ 90 градусын эргэлт хийн гэсэн үг. Энэ үед үндилт хийгээд буцаад баруул дээр жий. Үндийгөөд буу. За одоо эндээс эхний алхам дээр ямар нэг эргэлт байхгүйгээр зүүл арагш алхам гүйцэтгэн. За бүгдээр арагш алхмаа мэдж байгаа. Баруулыг мөн хажууд тавина. За дахиад баруул руу чин өгөөд энэ үед баруун тийш 4-ний 1 эргэлт хийн. 8-ны 1 эргэлтийг дахиад 1 эргэлт нэмнэ гэсэн үг. 4-ний 1 эргэлт, баруун тийш 4-ний 1 эргэлээ. Энэ үед өндийгөөд чиглэлээ өөрчилнө. За одоо мөн дахиад эргэлт байхгүй баруулаар арагш алхам гүйцэтгэн. Зүйлийг хажууд тавина. Мөн зүйл рүү бага зэргийн чин өгөөд энэ үед зүүн тийшээ дахиад 4-ний 1 эргэнэ. Буцаад баруул бүтүүл дээр бууна. За дахиад сүүлийн алхам зүйл арагш алхам гүйцэтгэн. Баруулыг хажууд тавина. Дахиад өндийгөөд өндих үедээ баруун тийш 4-ний 1 эргэлт хийн. За арагш ботофого яг үндилт явж байх үед хоёулаа үлмий газар байрнаас хөдлөхгүйгээр үлмийн дээр ирээд буцна. Аль нэг тийш нь татах, урагш нь хойш нь татах, хажууд тийш нь хөдлөх тийм хөдөлгөөн байхгүй байгаа. За дахиад нэг удаа удаанаар. За хамгийн эхлээд бид нэр 1-р алхам алхахаас өмнө 8-ны 1 эргэлт хийж байгаа. Хамгийн эхний эргэлт. Эргэлээ баруулыг зүүл рүү татна. За одоо баруулаар арагш алхам гүйцэтгэн. За эндээс эхлээд зүйлийг хажууд тавина. За одоо зүйл рүү чин өгөх үед зүүн тийш 4-ний 1 эргэнэ. Чин өгөөд буцаад баруул бүтүүл дээр ирнэ. Одоо зүйлээр арагш алхам гүйцэтгэн. Баруулыг хажууд тавина. За мөн баруун тийш 4-ний 1 эргэлт хийн. Энэ үед баруул руу бага зэргийн чин өгөөд буцаад зүйл дээр жийгэрнэ. За дахиад баруулаар арагш алхам. Зүйлийг хажууд тавина. За одоо зүүн тийш 4-ний 1 эргэлт хийн. Энэ үед зүйл рүү бага зэргийн чин өгөөд буцаад баруул дээр бүтэн жий. За дахиад одоо зүүн хөл арагш алхам. Баруул хажуудаа баруун тийш 4-ний 1 эргэлт хийн. Энэ үед өндийгөөд буу. За арагш ботофого. Тон бэлдээд 5 6 7 1. Эхний эргэлт арагш алхам 1 хөлөө тавилаа. За одоо А гэдэг тоон дээр өндийгөөд буу. А 2. Одоо арагш алхам 3
хөл хажуудаа А 4 арга шалгам 5 хөл хажуудаа хэрэглээ А 6 арга шалгам 7 хөл хажуудаа тавилаа А 8. За одоо давших ботофого буюу урагш ботофого амуу арагш ботофогоо холбоод хийж үзье бүгдээр. За баруул ард байгаа. За эндээс хэрэглээ явлаа шууд хурдан хийж үзье өмнөх хичээлээр үтсэн учраас. Явлаа E 1 А 2 3 А 4 5 А 6 7 А8 арагш ботофого 1 А 2 3 А 4 5 А 6 7 А 8. За ингээд ерөөхдөө самбо бүжин дээр үзэх анхан шатнд үзэх хөдөлгөөнүүд маань ингээд дуусж байгаа. За эхнээс нь хөдөлгөөнүүдээ бүгдээрээ нэг удаа саний. За хамгийн ихний хөдөлгөөн самбагийн баунс. За та бүхэн мэдж байгаа өвдгөө нугалах хөдөлгөөн байсан. 1 2 3 4 5 6 7 8. За дараагийнх нь самбагийн урагш арагш үндсэн хөдөлгөөн. Явлаа 5 6 7 8. 1 А 2 3 А 4 5 А 6 7 А 8. Дараагийн 3 дахь хөдөлгөөн самбагийн баруун зүүн буюу хажуу тийш үндсэн хөдөлгөөн. 5 6 7 8. 1 А 2 3 А 4 5 А 6 7 8. За дараагийн хөдөлгөөн самбагийн виск гэдэг хөдөлгөөн байна. Та бүхэн мэдж байгаа виск дээр латин кросс байрлал гэдэг үздсэн байгаа. Өвдөгний ард арын үеийн эхмийн уртлын үеийн эсгэрүү 90 градусын параллел үүсгэснийг латин кросс гэж нэрлэж байгаа. За 5 зурлын E 1 А 2 3 А 4 5 А 6 7 А 8. За дараагийн хөдөлгөөн самбагийн байран дээр гэдэг хөдөлгөөн байна. За баруун ард латин кросс виски гэж дууссан байгаа. За явлаа E 1 А 2 3 А 4 5 А 6 7 А 8. За дараагийн хөдөлгөөн самбагийн вольта гэдэг хөдөлгөөн байна. Явлаа E А 1 А 2 А 3 А 4 буцлаа А 5 А 6 А 7 дахиад нэг удаа 1 А 2 А 3 А 4 буцлаа А 5 А 6 А 7 А 8. За одоо эндээс самбагийн давших ботофого арагш ботофого 5 зурлын E 1 А 2 3 А 4 5 А 6 7 арагш ботофого 1 А 2 3 А 4 5 А 6 7 А 8. За эдгээр хөдөлгөөнүүдийг үздсэн байгаа. За өмнөх хичээлдэр аялалтай холбож хийгээд бүгдээр үздсэн. За өнөөдрийн хичээлдэр болохоор бүгдээрээ намайг биш хүүхэд насны тамирчид болон өсвөр насны тамирчид эдгээр бүжгүүдийг хэрхэн холбож хэрхэн аян дээр хийж байгааг харах болно.
За сая та бүхэндээ бүжиг спортоор хичээл одоо удаан хугацааны турш хичээсэн тамирчид маань бүжиг үзүүлсэн байгаа. За хоёр жижигхэн хосын тухайд гэвэл одоо 2 дахь жилдээ хичээлж яваа тийм тамирчид байгаа. Том хосын тухайд өсвөр насны тамирчдын маань тухайд 5 дахь жилдээ хичээлж байгаа тийм тамирчид байгаа. За хүүхэд хамгийн багадаа хэдэн сар яваад түүнээс цааш явбал зүгээр гэж эцэгчүүд асуудаг. За хүүхэд хамгийн багадаа бүжиг спортоор 6 сар хичээлэх хэрэгтэй. Яг бол 6 сарын хугацаанд та бүжиг спортын анхан шатны мэдгэдэггүүнүүдийг олж авна. За дараагийн 6 сард болохоор тэр мэдгэдэггүүнүүдэд улам сайжруулад за түүнээс цааш улам нэмэгдүүлээд явах боломжтой. За та бүхэн өөрсдөө хүүхдүүдэд бүжиг спортоор аливаа нэг бүжгийн урлагийн тийм төрлөөр хичээлүүлэх гэж бодж байвал заавал мэрэгжлийн багшд өгөх хэрэгтэй. За мэрэгжлийн гэдэг нь одоо чи Монголын бүжиг спортын холбоо гэвэл багш нар нь бүгд лицензтэй байдаг. Тэр лицензийг авсан багшд асуулжуулагч клубүүдэд хандаарай. Яг гэвэл хүүхдийн суурь буруу тавигдчих юм бол цаашдаа одоо бүжиглэх ирээдүйн үгүй болдог байгаа. Буруу тавигдсан суурин дээр багш нар ерөнхийдөө ажиллах тийм дуртай биш. Тэгээд засахад аюу хэцүү байдаг. Тэрнээс та шинээр нь зөв техниктэй зөв заах тийм багш нар дээр нь олон клубүүдэд хичээллээ. За ингээд бидний ихний бүжиг самбо бүжиг чимэл маань энэ түрээд өндөрлж байна. Та бүхэнд баярлалаа.